За Монгол улсын ерөнхий сайдаа одоо ийм тайлбаруудаа болоо. Хэнийг одоо хураадах. Урсгал зардлаа нэмгээгүй хасгээд байна штэ. Тэндээс зай гаргаад цалин тэтгэврээ нэмэл гэж штэ. Одоо ерөнхий сайдаа энэ багш эмчнэрийн ажил олгогч нь та байхгүй юу? Та ажил олгогч нь. Та хүнээр ажил хийлгээд байдаг нөгөө хүмүүсийн амжиргаа нь улам унаад байдаг гэж болох юм уу л гэдэг байгаа штэ. Унаад энэ штэ. Урсгал зардлынхаа таазын нэмсэн, таазын тогтооцсон учраас болохгүй байна гэдэг. Төрийн захиргааны хэсгийнхээ ядажийн зардлыг танал та. Энэ Монгол улс чинь нэг бол дарга, нэг бол ядуучууд. Яг ийм болчихлоо. Даргын улс болцсон шүү дээ. Үнэн шүү дээ. Энэ зардлуудаа танал та. Тэр нэг дампуурсан хэдэн компаниуд, төрийн өмчийн компаниудаа хөвчлээд, дампууруулад эндээсээ гарсан юм а та нар энэ ажил хийлгэж байгаа юм бол хүмүүс цалингийн өгөх ёстой шүү дээ. Хаа газрын багш нар энэ дундаж давхаргаасаа доошоо байдаг энэ Монгол л бах нэрээ. Энийг л хэлээд байгаа шүү дээ. Энэ дээрээ 100 хоногт яг ямар шийдэл гаргаж ирсэн та нар? Ямар шийдэл гаргаж ирсэн? Ямар шийдэл гаргах гэж байгаа? Юу ч байхгүй. Тэгээ гадаа ажил хаялаа гингүү сангийн сайд нь гарч ирээд болохгүй гэж ярьж ирсэн аа. Ажил хаянгууд гарч ирээд за нэг ямар ч хэсэг ингээр болоо шүү. Баяртай мэдээ. Хэнийг дооглоод байгаа. Сайд нар чинь галзуурсан билээ шүү дээ. Ерөнхий сайдаа. Багш нар асуудлаа хэлэхээр хариуцлага тооцсон, шүүхтэр уулзъя гэж занал хэлдэг. Шатхуун тасалтаад байна гэд хүмүүс мэдээлэнгүүд мэдээлсэн хүмүүсийн цагдаагаар айлгаж идэг. Энэ эрүүл мэндийн сайдын чин бүрэн байна уу? Энэ хүнийг тэр эмнэлгээр явуулаач. Эрүүл мэндийн даатгалаар авч чаддаг үйлчилгээ байхгүй болсон байна шүү дээ. Ахмадууд чинь аппликейшны зээлээр авж байгаа тэтгэвэр дээр нэмж аппликейшны зээл тавиад тэгээд эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болсон байна хөөе. Энэ Монгол төр чинь ядаж боловсрол эрүүл мэндийн суур хоёр асуудлаа ядаж ингэ шийддэг юм уу? Үгүй яах гэж төр байгаа юм бэ? Одоо ингэ санд судлаа эрүүл хийгээд нэг нь нүүрс чинь нөгөө нүүрс чинь биш. Худлаа штэ. Та нар бүгд нүүрс чинь штэ. Та нарын түүх бол тэр жигтэй нүүрсний хулгаан түүх штэ. Байгалийн баялагын хулгаан түүх. Танаа нам бол нүүрсний нам. Ямар ч ялгаа байхгүй. Одоо энэ дээр сууж байгаа энэ гурван эндрийг бүтнээрээ хүмүүсэнд дүүргэсэн байхад надад зүгээр л хулгай дээрмийн түүх харагддаг. Энэ тэнэг яриага болоо төр нь ажиллаа хиймээр байна. Асуултанд хариулаад. За, ерөнхий сайд хариулъя. За, Лодо Самбогшины асуултанд хариулъя. Энэ цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудал бидний ажиллаж байсан энэ 3-4 сарын дотор бий болсон асуудал биш ээ. Нүүрс засгийн өндөр эдийн засгийн орлого нэмэгдэжсэн тэр үедээ харьцуулах юм бол энэ олон жил овоолсон асуудал, овоолсон хагийг 3 сарын дотор бүгдийг шийдэхгүйч углуугаар нь зэгцэн цэвэрлэж бид энэ данхар төсвийг түүхэн данхуудаа та бүхэнтэй хамт 2.2 их найдаар тансан. Тэгэхгүй бол энэ 7 сард инфляц 15% төрөх, долларын ханш 4,000 төгрөг тавах тооцоод байсан. 2.2 их найдаар тансан. Ингэж их таньж яхад биш үү? Төсвийн орлого 3.3 их найдаар тасах эрсдэлтэй болсон байсан. Ийм хүнд нөхцөлд бид цалин тэтгэвэр тэтгэмж нэмэх нь үтгээл төрийн үйл ажиллагаа яа саадгүй болох вэ гэдэг ийм эрсдэлтэй болж ирсэн. Харин одоо энэ эр шинжилгүүдийг хэрэгжүүлсэний үр дүнд 1.3 их найдын өссөн дүнгээр алдагдaltaй явж исэн төсөв 8 сарын дүнгээр 50 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж ирсэн. Ийм шинэ боломжууд бий болсон. Ийм учраас бид боловсролын жилийг зарласан учраас бид 3 жилийн хугацаанд 3.5 саяд багшийн цалин хүргэх, түүнээс дээш болгох багшийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, боловсролын ам даалгаврагчийн ажил хэрэг болгосон. Ингээ уул нь үйлдвэрчний хэвлэлтэй ярьж өгцөө 100 тэрбум төгрөгийн багшийн ачаал суурилсан нэмэгдэл олгохоор тохирсон. Ер нь багшийн цалингийн санд, боловсролын цалингийн санд 2.8 их найд төгрөг тусгагдсан. За энэ багш нарын цалин өсвийг хөдөлмөрийн ачаалал ур чадварт нь нийцүүлэх, үр дүнд чиглэсэн, гүйцэтгэлийн чиглэсэн багш нарын
одоо цалин урамшууллын тогтолцоог бий болгох ийм зохис шинжилгээг хийх замаар замун дижитал боловсролын шинэ платформыг нэвтрүүлсэн. Энэ боловсролын салбарын зохис шинжилгээг хийж багш нарын цалинг нэмэгдүүлэх ийм зохис бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ талаар манай Наранбаяр сайд дэлгэрэнгүй хариулж болно. Ийм учраас бид одоо энэ нөөц боломжиндоо тулгуурлаад 8 сард төсөв өргөн барих одоо 8 сарын дүн чи 9 сарын дундуур гарч шүү дээ одоо статистик дүн чи 9 сарын 1-нд төсөв өргөн барьдаг болсон. Ийм нааштай үзүүлэлтүүд төсөв өргөн барьснаас хойш гарч байна. Тэгэхээр энэ үзүүлэлтэндээ тулгуурлаад бид бас энэ цалин тэтгэм хүн боловсролын салбарын цалин гэхэд 509.9 тэрбум төгрөгөөр буюу 20% нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийгээд ингээд энийг ажил хэрэг болгоё гэж хурлын төсвийн байнгын орондоо танилцуулсан юм. Харамсалтай нь өнөөдөр ёстой таны хэлдгээр ширээ сандлын асуудал хэлцээр таарлаа. Нүүрсний хулгай, нүүрсний асуудал аль нэг намд хамааралтай биш. Ардчилсан намын үеч гэсэн одоо анх Эрдэнэс тамтлага байж ах үед яригжил байсан асуудал. Хамтарсан засгийн газар бид ажиллаж ирсэн. Аль нэг нам руугаа шатдаг шийддэг ч асуудал биш. Гэхдээ шатыг дээрээс нь эхэлж шүүрдэх ёстой. Бид энэ улс орон авилгал гэдэг бол ард түмнийг харманаас тулгаалж байгаа хэрэг. Тийм учраас энтэй тэмцэх нь бол энэ эдийн засгаас сэргээх хамгийн чухал хөрс нь болох юм бэл. Аль нэг хүнтэй биш асуудалтай өрсөлдөх нь Монгол улсын ерхий сайд засгийн газрын үндсэн үүрэг гэж өндөр ихтгэл үнэмшилтэйгээр л бид энэ ажлыг хэрэгжүүлж ирсэн. Үнэнтэй нүүр тулсан. Нүүрсний үнийн өсөлтийг өгөөж болохын оронд одоо өөрсдөд томроод байгаа төсөв үргэлжлэн төсвийг бид 2.2 их найдаар танснаар өнөөдөр энэ боломж ч бас гарч ирж байгаа. Ийм учраас бид цаашдаа ч гэсэн энэ нүүрсний хулгайтай тэмцэж төсвөө тэлж үүгээрээ багш эмч нарын цалинг нэмэгдүүлэх юм бод боломж бий болж байна гэдэг нь 8-9 сарын төсвийн үр дүнгээр харагдаж байна. Ийм учраас бид энэ өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлж энэ